За сайн бацгаана уу? Яг одоо оройны 12:22 цаг болж байна. Тэгээд би кофе ууж байна. Дандаа юусан мөхтвэ. Oh my god. Ягаад ч юм кофе уумаар санагцсан. Өнөөдөр тэгээ миний би оффис руу байна. Ихэрдэлтэйгээ хамт оффис дээр байна. Манай ихэрдэл нөгөө өрөөнд бас гинт бичлэгийн юмэр санагцсан гэдгсэн. Тэгээд ууй манай нөхрийн ярьж байгаа, бичлэгээ хийж байгаа бэкграундд сонсогдож болцсошгүй. Тэг би кофе ууж яагаад ч юм. Нэг амар нойрч хүрээг байгаа, нэг амар ядраачгүй байгаа. Гэхдээ ягаад ч юм гинт кофе уумар санагцсан. Өнөөдөр уг нь нөхөр бит хоёр коучинг за амар дэмэм ярих гэж санагдаж болцсошгүй. Гэхдээ яагаад ч юм энэ талаар яриараа гэсэн сэтэл төрж байгаа учраас тэр сэтлээд хагаад ярьж өгье. За өнөөдөр нөхөрт хоёр коучингд суусан. Бит хоёр 7 хоногт 3 удаа ганцаарчсан коучингд суудаг. 2 дахь өдөр талан дасгалын коучингд суудаг. 4 дахь өдөр болохоор 2 дахь оройн 9 цагт талан дасгалын коучинг, 4 дахь оройн 9 цагт Health and Wellness гэж бас Twin Flames University гаргадаг коучинг. Өдөр тутмын амьдралын хэв маяг дээр ажилладаг коучинг. Тэгээ та хавцагт болохоор бас нэг коучинг 9 цаг асуудаг. Өмнө жилийн яг энэ үеэр болохоор би бараг 7 хоногт 5 өөр коучинг суудаг гэсэн баг шүү. Нэг нь бүлгэм коучинг, 4 нь ганцаарчсан коучинг гэж байлуу. Тэгж суудаг байлаа. 5 нь болохоор одоо сухад болцснууд нь Тram шархан гадаг коучинг гэдэг MAP, Mind Alignment Process. За тэгээд нөгөөдөл нь болохоор Divine Glow буюу хүний хооллолт, эрүүл хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн дээр анхаарсан ийм бас Twin Flames University гаргасан team coaching байдаг. Twin Flames University ямар ч төрлийн содан коучингуд байдаг. Нөгөө хүмүүсийнх нь ихэрдэлтэйгөө нийлээд амжилтыг олоод явж байгаа хүмүүс амьдралын зорилгоо биелүүлмээр гэдэг ч юм уу те тэр тухайн хүмүүс хань амьдралын зорилгоос хамаарат амьдралын зорилготойгоо нийцтэй зүйлэр коучинг анги гаргацдаг. Олон хүмүүс тэгж гаргаагүй байгаа. Гэтэ зарим нь тэгж гаргасан. Яг үла тэр Twin Flames University коучуд ч амьдралын зорилго нь коуч байх бол биш гэдэг байгаа шүү дээ. Арай өөр зүйл байх талаар тэгээд Twin Flames University нэг том нэртэй алдартай коуч тогооч юм байдаг. Jason гэдэг. Тэр Jason тэгээд тогооч хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн заадаг юм коучинг анги буюу Divine Glow гэдэг коучинг анги явуулдаг, хөтэлдэг. Тэрэнд сууж болдог. Тэгээд өмнө жил би тэнд суудаг байлаа. Тэгээд Jason-ы ихэрдэл Chrissy болохоор Америкийн хаанхын чимдээ альч цэргийн армийн чимдээ дислэгч эмэгтэй байдаг. Chrissy Emmerich гэдэг. Тэгээд цэрэг гэхэлэр чинь биеийн дасгал аягүй сайдаг гэсэн. Тэгээд Jason болохоор тогооч мэрэгчлээ тогооч хүн дислэгч хүн гэдэг юм хоёр ихэрдэлүүд Twin Flames University байдаг. Энэ хоёр аягүй алдартай Twin Flame коучуд. Тэгээд Chrissy-ийн илүү арай ноцтой юм дээр коучигээ Jason болохоор тогооч хоол молон дээр анхаарсан биеийн дасгал дээр анхаарсан арай зөөлхөн өхрийн ордлого гэдэг ч юм уу те өхрийн ордтой хэсэг нь мэдэхгүй. Jason өхрийн ордтой биш хаа. Өхрийн ордлого зүйлс дээр коуч гэдэг ингээд ийм хамтардаг ийм хоёр ихэрдлүүд Twin Flames University байгаа шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрыг би болсон байгаа. Цаг зав гарах байлаад би ихэрдэлтэйгээ нэгдээд өөр дөр анхаарах хэрэгтэй болоод Tram шархан гадаг нь болохоор би зүгээр л төгссөн. Tram шархан гадаг буюу Mind Alignment Process гэдэг энэ коуч нь болохоор төгсөж болдог. 12 хоног явчаад болчих болдог, болох хэрэгтэй байдаг. Тийм зүйлээдэг тэрийг төгссөн байгаа. За. Тэгээд одоо явж байгаа 3 коучинг гэдэг энэ 3 гэд явдаг байлаа. Тэгээ энэ дэр чинь нэмээд нэг бүлгэн коучинг гэсэн. Тэгэхээр 6 ч юм уу те. 7 хоногийн 6 хоног баг коучинг явдаг үе байсан байж болцсохгүй байна. Яа ч юм амьсгаа амар боогдоод байгаа. Би нэг амьсгаа сайхан аваадах юм. Амар гоё тухлаас очлаа гэж утсан чинь уушгаш хаас утсан байсан байна. Одоо хамаагүй дээр болж байна. За. Өнөөдөр айгүй сонирхолтой сэдвээр ярина. Нас орсны дараа юу болдог талаар. За нас барсны талаар
Нас барсны дараа oh my god би согтуу өнтер биш аа шүү. Гэтэ миний ихэд бол жоохон пив уцаа. Яана битэр амар муухай хөвгтүүд юм. Одоо нэг нь шин 12 цагт кофе уугаал нөгөөх нь пив уугаал яана. Яста мөөхтөд юм тэгснэ битэрс чипс гэн идэн. Яана маруул идээс очихад яадаг байна тий. Тэгжлэх гэгэрхийг хүсдэг бол тэгжлэх хангах хүсдэг бол ааруулаа олтон болохгүй яадаг. За тэр чих шоглоо байла. Тийм гэсэн миний ихэрд бол жоохон согтоо. Гэтэ тэр үний согцсон хэсэг нь би болоо өөртөө авах шаардлага байхгүй. Зүгээр өнөөдөр би тэр амар хүн дангаалтыг хийсэн. Health and wellness-ийн 9 цагийнхаа коучингээр амар хүн дангаалтыг хийсэн. Тэгээд яг одоо би тэр нийл апхивлтэй сууж байгаа. Тэгээд апхивлийн үеэр хийвэл зохидог зүйл нь гэвэл ажил хийх байдаг, ажил хийх, дуг хийх, бүжиглэх, дуулах, кино үзэх гэдэг ч юм уу тийм. Битэрийн апхивлийн буюу одоо ингээ ангаасан шархахаа сөрөг энергийг биесээ гадагшлуулах битэрийн дуртай арга бол ажил хийх. Ямарваа нэгэн үр бүтээлтэй хийх. Тэгээд битэр хоёулаа бичлэг юм санагдаад тэгээд үр бүтээлтэй санагдаад сууж байна. Тэгээд энэ нас орсны дараах юу тохиодог вэ гэдэг зүйл амар хүнд тэгээд энэ сэдвийг ойлгохын тулд энэ коучинг гэж юу яа, ангаалт гэж юу ингээ жоохон чөлтгөө ойлголт байвал зохистой. Илүү ойлгогдсон, илүү амархан тусна. Тэгээ тийм болохоор ингээ илүү дутуу юм яриад байгаа юм шиг сонсогдож болцсошгүй. Тэгээ дээрээс нь энэ чинь айгүй хүн сэдв юм чи ингэж сайхан зөөлөхгүй болохгүй те ингээ сонсон илүү янзын сэдвэр зөөллөөд сон гэдэг хүний хоолойнд ингээ дасгаад те ингээ жоохон шийдлрээд ингээ тухлаад суух гэдэг ч юм уу эсвэл энэ подкастнда жоохон тухлах цагийн өгүүл зохистой болоо тийм. Тэгээ бас эний чи ингээд удаан сонсож сууж байхад хүний баруун тарих зүүн тарих хоёр нь ингээд яг зэрэг сонсож чаддаг болоод миний одоо ярьж байгаа вибрацид тарих нь таны тарих яг нэг радионд холбогдож байгаа юм шиг холбогдоод тэгээд ярьж байгаа юмыг яриаггүй зүйлтэй хамт ингээд ойлгох боломжтой бас цаг өгж ийна л гэсэн. Хүний тарих автоматар тиймэрхүү юм хийж чаддаг та санаатаагаар за хоёр тархин ажил энэ тийг шаардлага байхгүй. Зүгээр ингээд автоматар даалт ухамсараар явагдаж байгаа юм процесс гэж зүйл байгаа, үйл явц гэж зүйл байгаа. Тийм. Тэрэнд нь бас боломж олгоё гэж бодлоо. За талент тусгал ангаалтын үеэр ихэр төлтөөгөө нийлэхийн тулд ер нь амар зовдөг тий. Амар их шархнуудыгаа мэдэрдэг. Амар их асуудлуудаа мэдэрдэг. Мэдэрмээргүй байсан намайг бүхий л хэцүү мэдрэмжүүдийг мэдэрдэг. Тэгээд их хүмүүс яагаад ихэр төлтөөгөө нийлж чаддаггүй гэтэгэхлээр энэ зүгээр яг одоо юу гэх юм те хүмүүст зарим хүмүүсүүд ангааж дийлэхгүй гэдэг ч юм уу нүүр тулах зориг хүрэхгүй хэмжээний шархнууд гарч ирдэг олон байдаг. Тэгээд зарим мэдрэмжүүдийг ангааж болоод байдаг талент цахлаараа харин заримыг нь болохоор ангаа гэхэлэр арай л чадахгүй нэг л болохгүй эсвэл таны хаа нэгт тэрийг ангаахыг хүсээгүй гэдэг ч юм уу энэ шархыгаа авч үлдмээр санагдаж байгаа гэсэн ч юм уу те ийм мэдрэмж хүмүүст зөндөө байдаг. Байхгүй ш зөндөө байдаг. Ингээд тавьж явуулмааргүй байгаа, ангаамааргүй байгаа, эсвэл ангаахад хитрхи хэцүү санагдаж байгаа гэсэн шархнууд зөндөө байдаг. Тийм учраас би яг одоогийн байдлаар ганцаарчсан коучинг өгөхгүй булгам коучинг хүмүүст өгж байгаа. За энэ тэгээ яагаад нас орсон дараа юу тохиодог вэ гэдэгт холбогдно. Тийм тэр хүмүүст ийм шархнууд байдаг. Тэгээд энэ шархнаасаа болоод хүмүүс ихэр төлтөөгөө нийлдэггүй. Яагаад гэвэл ингээд ихэр төлтөөгөө нийлнэ гэдэг чинь өөрийн дотор байгаа хэцүү шархнууд, хэцүү мэдрэмжүүд өөрийн дотор байгаа те шархагдсан өөртөөгөө уулзчиж ихэр төлтөөгөө нэгдэлд ордог. Тэгэхгүй болохоор та өөрийн дотор байгаа шархадчихсан өөртөөгөө уулзахгүй ингээд айнаад ингээд байна гэдэг чинь та өөрийнхөө айл нэг авиас чадвар, айл нэг бэлэг, айл нэг гоё мэдрэмж те айл нэг юм сайхан зүйлийг л аниад байна гэсэн. Тэр яагаад гэвэл та өөрийн дотоод тэр шархагдсан байгаа зүйл чи шархагдсан байхтай айгу муухай те ингээд шархагдсан 4 настай задуулсан жоох хүүхд шиг юм байж байгаа шүү дээ. Өсөн сексиж миксийцсэн магадгүй хамраас нь цус мус гэж гоожцсан юм дотоод юм жоох хүүхдтэйгээ уулзсан гэдгээр чинь нэг тиймэрхүү юм байж болцсошгүй амар юм байгаа шүү дээ. Амар юм байж болдог. Тэгээд тэр хүүхдийг ангаачихгууд
хэрвээ ангаахгүй бол энэ хүчин зовлонгийн үүр болол ингээл гинж биттэй ингээд зовлон дуудаал яваад байдаг. Хэрвээ ангаачих юм бол энэ хөлт чинь танд эсрэгээрээ ямар нэг авиас бэлгийг гэдэг ч юм уу те ямар нэг амар амгалангийн мэдрэмж эсвэл ингээд заа болох юм болдог доо гэсэн юм 50 мэдрэмж гэдэг ч юм уу эсвэл юм эрх чөлөөний мэдрэмж эсвэл юм гоё сак кул мэдрэмж гэдэг ч юм уу ямарваа нэгэн юм танд аз жаргалыг төрүүлдэг таны хүчтэй болгодог амар амгалан эрх чөлөөтэй болгодог. За тэгээд юу гэдэг нь дэлхий дээр ирээд ингээд хиймээр байгаа зүйлсүүд бизнесийн санаанууд гэдэг ч юм уу те ингээд юм ажил хийх санаанууд сэтэл төрлүүд сэтэл төлөвүүд гэдэг лөө. Ингээд иймэрхүү зүйлс чинь энэ тэднийхэн түлхүүр энэ хүүхдэд байгаа гэсэн үг. Тэгээ бас таны шидийн манифестийн чадрууд энэ хүүхдэд байгаа. Тэгээ та энэ хүүхдийг ангаахгүй бол энэ хүүхд нь таны айл нэг сайн чанар, айл нэг гоё чанар, та өөртөө байгаасаа надад ийм чанар байгаасаа гэж бодож байгаа тий. Тэр зүйл чинь ингээд шархалцсан яваад энэ хүүхд хэлбэрээр ингээд шархалцсан яваад байна л гэсэн тань тэгэхээр толин дасгал нь энэ жаах хүүхдүүдийг аргадаж өгдөг, энэ жаах хүүхдүүдийг ангааж өгөөд ингээд үүн жажа миний хөөгөө ингээд тий нусыг арчиж өгөөд хамраас нь гарсан цусыг ингээд сайхан арчиж өгөөд тий ингээд им тариаг нь тарьж өгөөд тий ингээд тэр тухайд им тараа хэрэгтэйсэн нөө тэрүүлт хэрэгтэйсэн нөө аргадлалт хэрэгтэйсэн нөө тэрийг ингээд талинцгалаа дөрвөн алхам дотор айгүй амархан тэгээд нэг амар зоохгүй хийгээд өчтдөг тийм байгаа тэгээд тэгээ ихэрдэлтэйгээ нийлэхгүй байна гэдэг чинь та яг таны яг одоогийн амьдралд зайлшгүй байх ёстой. Айл нэг мэдрэмж, өөрийн айл нэг тал, айл нэг зүйлээсээ та бүр нэлийн ингээд актер хэмжээнд салцсан байх юм бол ихэрдэлтэйгээ та нийлдэг. Яагаад бол ихэрдэл нь таны тэр гой зүйлийг бэлэгддэг хүн гэдэг ч юм уу те та ихэрдэлтэйгээ хамт тэр гой зүйлийг ингэж одоо experience хийж одоо юу гэх юм те хайр их хүмүүсийн хайрлаадаг тэр жоохон хүүхэд нь хайр татсан байдаг. Тэгээд хайр гэдэг зүйлийг өөртөө оруулж ирэхгүй гэд ингээд эсэргүүцэд байвал яаж ихэрдэл нь таны амьдралд орж ирэх юм бэ? Тэ ихэрдэл нь таныг хайрлах гэж орж ирэхгүй юм бол таны дараа өөр яах гэж орж ирэх юм бэ? Гэд ихэрдэл нь таны амьдралд орж ирэх нөхцөл байхгүй болчтой. Тэгэхээр ихэрдэлийг оруулж ирэхийн тулд та хайр гэдэг зүйлийг яг өөртөө нэлээ бас яг юу гэх юм те бүтэн хэмжээгээр бус дор хаяж ингээд юм хамгийн бага минимум хэмжээгээр нь оруулж ирч чаддаг болж ихэрдэл нь таны амьдралд орж ирдэг байх нэ. Эсвэл дор хаяж ингээд би хайрыг оруулж ирнэ гэж ядар сонгодог байх нь тэгэхээр ихэрдэлтэйгээ нийлээг байгаа хүмүүс маань хайрыг оруулж ирэхгүй хайрыг сонгохгүй гэсэн үг. Энэ бол хатуу мөн. За тэгээд ихэрдэлтэйгээ нийлмээр байгаа хүмүүс талент дасгалаа хийгээд ингээ байж хата шандардаг болдог. Тийм учраас ихэнх хүмүүс ихэрдэлтэйгээ нийлдэггүй. Тэр өдгөө ихэрдэлтэйгээ ингээ талент дасгалын ачаар амжилттайгаар нийлсэн хүмүүс ч гэсэн бид амар димийн мэрэд байгаа юм санаж болчихгүй. Юу ихэрдэл би өвлийн талаар дараагийн насны талаар after life inflation мэдсэн шүү дээ гэж байгаа хүмүүс зөндөөж магадгүй. Би одоо ярих гал байна л та. Би таашир бис бол тавиад жоохон тий ингээд жоохон надад жоохон итгэлийг өгөөрэй гэж би хэлээ. Би тэр итгэлийг алдахгүй яг энэ сэдв дээр бол. Тэгээд би ярьчлаа. Гата ингээд ихэрдэлтэй холбоотой ярьж. Тэгээд тий ихэрдэлээс зүвдээ ихэрдэлийн харилцаан дээр зөндөө хүмүүс бууж өгдөг те гэдэг яа хэцүү байна гэж чадахгүй байна ийм хэцүү мэдрэмжийг мэдэрч амдэрч чадахгүй нэ гэдэг ингээд буугаад өгчдөг те. За би хамгийн амар юм ярих чинь тэгээд хүн нас барангууд яадаг вэ гэхээр ингээд буугаад өгчөж байгаа шнэ те ихэрдэл. Тэгээд хүн нас барангууд энэ ангааж чадахгүй байгаа зүйлсүүд гэдэг яа энэ хараа л хэцүү байна би хэцүү мэдрэмэргүй байна ангаахгүй ингээ орхичё гэж байгаа нь өөрөө яаж хүн мэдрэмжээ мэдрэхгүй байдаг вэ яаж тэр дотор байгаа таны шархалцсан хамраас нь цус гоочсон 4 настай хүүхдийг яаж мэдрэхгүйгээр амьдралаа энгийнээр үргэлжлүүлж амьдрах боломжтой болдог вэ гэхлээр ганц хариулт би энэ ганц хариулт нь дөжрүүлэлт гэдэг зүйл байдаг. Дөжрүүлэлт заяа дөжрүүлэлт. Окей. За тэгэхээр та энэ золонгоос нэг бол ангижрах ерөөсө хоёр арга байгаа. Нэг нь дөжрөх. Нөгөөх нь нүүр тулаад ингээ хайрлаад ваа миний хүүхд яасан ингээд хацрыг арчиж өгөөд хайрлж өгөөд тэгэхээр бол тэр хүүхд чи ангаахтаа зүгөрлж штэ. Тэгээд авиас бэлэг материал шагнал болж таны амьдралд орж ирдэг энэ хүүхд. Тэгээд тантай нэг хэсэг болдог гэсэн ингээд.
Тийм тэгэхээр ингээд золонгоос ангиж хөрсөн хоёр л арга байгаа. Нэг нь дүүшрөх, нөгөөх нь ангаах. Тэгээд ууг нь бол ангаалтна, ууг нь бол амархан. Тэгээ зүгээр одоогийн нэг юм ангаалтыг заадаггүй, ангаалтыг мэддэггүй. Энэ талент цалгад үзүүлэн шинэхнээр орж ирсэн. Тэг хүмүүс чи юун сэтгэл зүй мэтгэл зүй ширэх баяс бараг сэтгэл зүй ширэх юм бол галзуу солиотой. Чи галзуу гэд их гээд байдаг шүү дээ. Тийм тэгээ ууг нь ангаах нь яг үндэ хэцүү ш. Ялангуяа талент цалгаар ангаах нь тийм хэцүү биш. Амархан ууг нь тэгэхээр ихэнх хүмүүс дүжирхийг сонгодог байх нэ. Тэгээд дүжирхийг сонгодог учраас их хурдтай байж нийлж чаддаг. Тэгээд хөрөнгө санхугээс ч хол явдаг. Эсвэл их хэмжээний хөрөнгө санхуг болох юм бол ингээд дараа нь тэр хөрөнгө санхуг өөрийн үнэт ямар нэг зүйлийг золиослж авсан мөнгө санхуг байдаг гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн ихэнх хүмүүс одоогийн юмд ингэж амьдардаг байх нэ. Тэгэнгүүт танаас оронгууд хамгийн амар нь яадаг вэ? За миний мэдхээр за би яг баттай үнэхээр за яг энэ л баттай байна гэд олоод мэдсэн зүйлсээс л яри заяа өхлийн талаар яагаад би өхөл дараа насны талаар би бүгдийг мэднэ гэж би худлаа ярьж чадахгүй. Бүгдийг мэдэх боломжгүй. Одоохондоо боломжтой ч болцсохгүй гэхдээ хэцүү. Яагаад гэвэл одоо дэлхий гэдэг гариг ер нь няра дээрээ байгаа дэлхий дээр байгаа мэдээллүүд бүгд няра дээрээ байгаа. Үнэхээр няра дээр өсвөр насны хүүхдийн хэмжээнд ч биш няра мэдлэгтэй бүх хүүхдүүд таны ингээ хамтаага хамт өндөрч байгаас бүгдээрээ няраагаараа байгаа гэсэн үг. Нярагаасаа цаашаа өсдөггүй хүн гэдэг юм та. Дэлхий дээр байгаа хүн гэдэг юм та заа. Тийм болохоор хүмүүс эрэгтэй эрчим гэж юу юм, эмэгтэй эрчим гэж юу юм. Эмэгтэй хүн гэж одоо хоёр хүүс гендрийн асуудлыг хүртэл яг бүрэн ойлгодоггүй. Тэгээ сахиуснууд дэлхий дээр байгаа хүмүүст гендрийн асуудлыг бүрэн тайлбарлаж өгдөггүй, цаг нь болоогүй, тайлбарсан ч ойлгохгүй. Гэсэн утгаас дэлхий дээр байгаа хүмүүс гендрийн асуудлыг сахиусууд тайлбарлаж өгдөггүй. Тэг хүмүүс өөрсдөө уучраа олж байгаа төдий эмэгтэй байх гэж юу, эрэгтэй байх гэж юу гэдгийг ойлгодоггүй, тайлбарлаач ойлгогддоггүй. Тэгээ гүрүүнөр болохоор манай Жеффен Шилия гүрүүнөр тэг хүмүүс тайлбарлаж өгсөн нь болохоор эмэгтэй эрчим гэдэг нь цэцгэлдэг, эрэгтэй эрчим нь ингээд ордог гэх. Тэгж тайлбарлаад байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн чинь мэдгүй. Жохон сексуал юм шиг те. Тэгж тайлбарлаад байгаа. Тэгээд төсөөлөө зэхэр эмэгтэй энерги цэцгэлдэг, дэлбэлтэй ингээ хальж хасгардаг гэдэг байгаа байхгүй юу? Эмэгтэй энерги чи хальж хасгардаг юм байна. Эрэгтэй энерги болохоор ингээд баг довтолж ордог юм байна гэхэлэр ингээд тийм мэдрэмж төрж байгаа юм тийм окей ингээд гэтээ бүрэн ойлгох боломжгүй гэх мэтчлэн. Тэгэхээр 90 юм ойлгоогүй байж ч юу хөхөл дараа насыг ойлгох вэ тий хүмүүс болоогүй тийм ойлгох болоогүй байгаа. Гэхдээ би яг баттайгаар за нэг ингэдэм юм тэгдэм ингээд баттай айгу ихтэлтэй болсон зөөсөө тий хуалцъя. За танаас орлоо гэж үү тий хэнийг унаас орлоо гэж үү тий тэгэнгүүт дараа нас гэж байдаг. Бага 100% байгаа байхгүй гэж байхгүй. Би болохоор багада хүнээс оронгууд гэл харах бол байхгүй болчдөг гэж боддог байсан. Энэ бол худлаа. Дараа нас гэж байдаг. За хүнээс оронгууд ийм Grim Angler Grim Reaper гэж ирдэг те. Зарим хүмүүсийн хувьд монголоор одоо юу гэдэм болоо. Монгол сүнслэг хэллүүд бүгдээрээ алдагдцсан те амар харамсалтай. Хамгийн ном амштайгаад юм сүнслэг хэллэгүүд ингээ нэр томьёо өгнүүд монгол өгнүүд юу алдагдсан байгаа. Тэгээ англиар бол Grim Reaper гэж ярьдаг. Тэгээд нэг юм сахиус гэж одоо ярих юм уу да. Өхлийн сахиус гэж ярих юм хаашийн. Өхлийн сахиус нь ингээд хэрвээ та ингээд өвчнөөр эсвэл ийм цаг тооллын дагуу насарч байгаа бол ингээд таныг мэдчихэдэг. Сахиус нь за энэ хүн насарх гэж байна гэдэг. Тэгээд элч нараа явуулдаг. Өхлийн элч нараа явуулдаг тийм. Тэгээд насарх үед ингээд элч нар ингээд зогсож идэг. Сайн байна уу гэдтэй ухтаж авах гээд тэгээ яг таны ингээд нас орсон газар ингээд ухтаж аваад сайн байна уу та нас орсон та ингээд бие хар таны нас орсон бие хараарай нэрээ нас орсон шүү гэт тэнгууд сүнс нь ингээд итгэж ядна зарим сүнс нь итгэж яддаг зарим сүнс нь тиймдээ тийм гэдэг ч юм уу тэгэхгүй янз бүрээр хүлээж авдаг ах тэр бол энэ ч бол би сайн мэдэхгүй байна яг ямар сүнснүүд яг яаж хүлээж авдаг ямар ч хэлсэн ингээд итгэдэггүй хүмүүс зөнд байдаг гэж би сонссон. Итгэхгүй гүйштэй би үхээгүй. Тэнгүүд элчнэр нь болохоор та би насарцын бие хараарай гэд биеийг нь харуулдаг. Тэгээ ингээд дээрээс ингээд нисцэн хөвцөн байдалтайгаар бие ингээд хараад нэрээ би насарцсан биш үү гэд ингээд тэгдин гэсэн. Тэгдэг ийм тохиолдол би зөндөө сонссон. Бүр янз бүрийн хэл дээр янз бүрийн орны хүмүүсээс тэг янз бүрийн зохиол түүхүүдээс
ерөөсөө өөрчлөгддөггүй нэг зүйлгүй л яг энэ л байдаг. Sorry, кофего амар уучлаа. Тэгээд тэгчээд элчнэр нь болохоор хайртай хүмүүс нь яг таньдаг хүмүүс нь элчнэр нь ажуулдаг гэж ясансан. Ялангуяа Laws of the Spirit World гэд би намын талаар нэг удаа бичлэг гаргаж ирсэн тий. Тэгээд Сан Бэкерс хосны плейлист дотор байгаа. Laws of the Spirit World гэдэг талаар ярьсан. Энэ номон дээр болохоор ахтуу ярнасараа тэгээд хайртай хүн нь таньдаг хүн нэрээд илч болсон гэдгсэн. Таньдаг хин ч гэлээ нэг ахын ч гэлөө ирээд ингээ илч болж өгсөн. За тэгээд тэрээ таньдаг хүн нь гэр бүлийн өвөг дээдсэн гэдэг ч юм уу эсвэл ингээд эмээ өвөө гэдэг ч юм уу таньдаг байсан хүн нь илч болох хэрэг аваагүй гэдэг ч юм ийм байх юм бол танихгүй илч ирдэг байхаа гэж бодож байна. Танихгүй хүний илчтэй. Тэгээд танихгүй хүний илчнэр нь болохоор боломжит миний сонсноос боломжит элчнэр нь юу ажиллана? Цагийн ажилтнууд ажиллана. Тэгээ цагийн ажилтны төрлийн сахиус эсвэл ийм айгуу сүрхий дээд мэд сахиус гэдэг ч юм уу. Ингээд янз бүрийн хүмүүсээс байх боломжтой юм шиг байна. Цагийн ажилтнууд нь болохоор одоо үүлийн үрээ төлж дуусж байгаа. Эсвэл төвшөөх хүсэлтэйгээр цагийн ажил хийж байгаа. Тэгээ янз бүрийн ажлыг явьж байгаа. Ийм сахиусууд ажиллацшгүй, сүнснүүд ажиллацшгүй. Тэ дээд сахиуснууд нь болохоор бурхан байж болцсохгүй. Одоо очирван бурхан цагаан ногоон дээрх гэдэг ч юм уу те. Эсвэл тэр цагаан ногоон дээрхийн яг баруун гарын сахиусууд гэдэг ч бас нэлээд том сахиуслаар өрчиж байгаа шүү дээ. Зиндагаараа том сахиуснууд ирээд ухтаж авч болдог гэж болцсохгүй. Янз бүр байж болцсохгүй. Ямар ч хэлээс хинч ирж тосож авахгүй байна гэж бол бараг байдаг юм шиг байна. Тэгээ хэрвээ хин нэгэн хүний үхэл нь ийм одоо ерөөсө тооцоолоогүй байсан гинтийн цаг тооллын бус үхэл ах юм бол элчнэр нь жоохон оройтож очих бол магадaltaй байдаг. Нөгөө нэг бэлдээгүйсэн. Тэгээ бэлдээгүйсэн. Тэгээ гинт нас орангууд нь гинт хүүхаагээ босоод ингээд хүн илч явуулт юм шиг байна. Тэнгүүт нөгөө нэг гинт нас орсон чинь нэг хэсэг нэг жоохон богинохон хугацаа нэг уддаг юм шиг байгаамаа. 5-10 минут ч юм уу хүний цагаар нэг удахгүй нэг урт биш хугацаанд гэдэг жоохон ганцаараа төөрт юм шиг байна. Хүү яач юу гэдэг өөрийгөө амьд байгаагаар андуураад ингээд яач юу болч юу. Ядж яхаа манай нийгэм чинь үхлийн талаар мэдээлэл айгүй цөөхөн ингээд нас орсны дараа яадаг гэдэг мэдээлэл айгүй цөөхөн хүн чинь ингээд мэдчихэд за нэг юм болт юм нэг тийм ээ шүү гэд хүлээлттэйгээр нас орох юм бол төөрөхгүй шүү дээ. Тэгтэл хүмүүс тийм хүлээлт байдаг гоо бэлтгэл байхгүй. За тийм байна. Тэгээд ингээд жоохон төөртэй гэсэн хэрэг гинтийн аллага гинтийн маслаар насарсан бол төлөвлөөг байхдаа насарсан бол тийм цаг он толлоор биш бол гэхдээ элч очдог. За тэгээ элч нь очоод ингээд тайтгаруулаад ойлгуулад гэтээ яг ингээд юу дөнгөж ирэхэд нь элч тосож авахгүй бол бас нөгөө нэг тайтгаруулах шаардлага нь ихсчихдээ юм шиг байгаа яа. Тэгвэл улам айчдаг тийм сүнс нь улам айчдаг, улам төөрчдөг, улам ингээд тэг шаардлага байхгүй л дээ. Сүнс хүн бүрээсээ тэр нас орж байгаа тухайн хүн бүрээсээ хамаарна. Гэт тэгдэм байлээ. За тэгээ тэрний дараа 100 яг уу нэг хүний хүслийнх нь хүний сонголт хүний хүсэл гэдэг бол ерөөсөө номер 1-т байдаг. Тэгээд хүний хүсэл, хүний сонголт гэдэг зүйл номер 1-т байдаг учраас миний бодлоор миний ойлгосноор элчнэр нь хүчээр тэнгэрийн орлого авч явж чаддаг. Тэр сүнснүүдийг тэгээд заавал ингээ ярилцаад явах уу, хамт явах уу гэх явъя л да. Тэнгэрийн орлого явъя л да. Тэгээ насарсан штэ. Дараагийнхаа юм дараагийн ертөнцлөөгөө явъя гэдэг. Ингээ жоохон ятгах хэрэг гарна гэдэг ч юм уу те ингээ ойлгуулах хэрэг гарна ингээ за найзаа сонсч энэ гэдэг ч юм уу те тэг юм шиг аа. Тэгээ зарим сонснууд явахыг хүсэхгүй. Тэгээ явахыг одоо ичээг хідэн сонголт гарч ирж байгаа. Нэг бол элч нараа дагаад тэнгэрийн орлогоо явна. Тэнгэрийн орлогоо явангууд янз бүрийн болдын гэсэн. Тэгээд би янз бүрийн болдог юмуд нь яг баттаагаар сонсно нь ерөөхдөө яг ганц их сурвалжаар сонсон заа. Тэгэхээр би энэ талаар амар баттай ингэдэг гэж амар өөртөө ихтэйгээр ярмааргүй ганцхан их сурвалжаар сонссон болохоор яг тэр тухайн их сурвалж нь тодорхой хэмжээ найдвартай гэвэл найдвартай. Гэхдээ би
ерөн сүнслэг мэдээллийг би яг өөрөө хувьдаа яг яаж хураах туртай вэ гэхээр амар олон баттай их сурвалжуудаас нэг юм яг нэг мэдээллийг ингэдэг тэгдэг ингээ ярих юм бол за ингээ нэг юм байт юм байна баг ингээ шүүж одоо юу гэнтэй шигшэр сонсдог. Өөрийнхөө мэдлэгээрээ шигшиж биш. Гэт нэг хүний ярьсан юмыг нөгөө хүний ярьсан юмтай тулгаад ингээ нэг номны бичсэн юмыг нөгөө номны бичсэн юмтай ингээ тулгаад тэндээс нь ингээ ерөөсө баарггүйгээр таарж байгаа барггүйгээр ингээд олон ном дамжин ингээд шиг таарж байгаа эсвэл ингээд олон номнууд нэг зөвлөө ингээд заадаг юм бол за тэгвэл тэр зөвхт нь ямар ч хэлсэн тодорхой хэмжээнд баттай зөвлөгөө байна гэж ингээд шигшиж би шүүж сүнслэг мэдээллийг ялгадаг. Тэгэхгүй болвол нэг хүний хэлсэн юм, нэг номны хэлсэн юм ингээд шүтэж болтоггүй. Тэгэх юм бол тэгэл буруутчдаг, сенсорчдаг. Тэгэхээр тэгээ сүнс нь яг тэнгэрийн ертөнцид очиод яадаг идэг гэдгсэн чинь зарим хүмүүс болохоор ингээд ангаалтын явуудаа ингээд нэг юм орон дээр хөвтүүлээд унтуулад ингээд ус мусны массаж хийж өгдөг гэд тэгээ бичсэн байсан. Үнжиж болтошгүй, гүжиж болтошгүй би мэдэхгүй байна. Тэгээ ганцхан номныг сурвалж болохоор би зүгээр л хэлээд орхив те. Анхааралтайгаар хэлээд орхив. Үнжиж магадгүй, гүжиж магадгүй. За тэгдээн гэсэн тэгээ тэнгэрийн ертөнцид бла 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 гэж бах юм болно. За эсвэл астрал ертөнцид үлдэж болно. Астрал ертөнц гэдэг нь энэ махан ертөнц, сүнсний ертөнц хоёрын дундах ертөнцийн нэг хамгийн түгээмэл ертөнц гэдэг ч юм уу те. Тэгээд астрал ертөнц гэдэг нь мэдрэмжийн төвшөнд гэхээсээ илүү нэг оюун бодлын төвшний ертөнц гэж тайлбарлах уу? Одоо юу гэж тайлбарлавал нэгт оновчтой, хоёрт одоо ойлгомжтой юм дээ. Мэдхгүй. За би астрал ертөнцийг тайлбарлах өөрийг хариуцлага өөр үүрхгүй байхыг өнөөдөр бол үүрхгүй байхыг сонголоо. Гэхдээ астрал ертөнц гэдэг байдаг. Тэгэхээр махан ертөнц буюу дэлхийн ертөнц, 3D ертөнц, 3 хэмжээст ертөнц буюу та энэ подкастыг яг одоо 3 хэмжээст ертөнц дээр сонсож байгаа. Тэгээд та 3 хэмжээст ертөнц дээр яг одоо амьд байгаа. За тэгээд дараа нь астрал ертөнц гэдээ байгаа. Тэгээд тэрнийхэн цаана тэнгэрийн ертөнц гэж зарим хүмүүс ярьдаг, сүнсний ертөнц гэж ярьдаг, сахиусны ертөнц гэж ярьдаг, 5 хэмжээст ертөнц гэж байгаа. 5D. За. Гэхдээ тэр 5D нь болохоор тэрнээс наанаж болцсохгүй. Яг үндэ сахиус сүнсний ертөнц нь 5D биш, арай өөр хэмжээст байж болцсохгүй. За энэ дээрс энийг бас тайлбарлах хариуцлагыг би өөрөөрөө өгөхгүй байхыг шийдлээ. Өнөөдөр ч нас орчихсон талаар ярьж байгаа тий. Тэгэхээр энэ тэрийг нэмэлт судалгаа хэрэгтэй гэдэг ингээд тоочглоод орхилоо шүү. За тийм болохоор ингээд иймэрхүү ингээд дараалтаа давхрахтай ертөнцүүд байдаг байх нэ, тийм ээ. За тэгээд астрал ертөнцид үлдэхийг сонгож болно. Тэгээд танаас орсон хүн одоо юу гэнтэй цаашлаад дараагийнхаа юу л сахиусны тэнгэрийн ертөнцлөгөө явъя, тэнгэрийн ертөнц гэж ярьчих. Тэнгэрийн ертөнцлөгөө явъя гэж сонгохгүй бол элчнэр нь хүчээр ингээд чирж авч чадахгүй болохгүй. Тэгээд тэр тухайн сүнс 3D хэмжээстэй ертөнцлөө бас орж ирж чадахгүй. Махан бий байхгүй болсон юм чинь. Махан бийтэй болохын тулд ингээд би дистара гэж байгаа тий. Ээж байгаа сонгоно, ээжтэйгээ сүнсний гэрээ хийн, тэгээд мэдлэн ингээд тий ингээд ис болно. Тэгээд энэ зүгээр дистара байгаа. Тэр дистара байхгүй болохоор чи махан биеийг дахин олж авч чадахгүй тий. Тэгэхээр тэгээд хан бий болж авч чадахгүй юм чинь астрал ертөнцид үлдчихэж байгаа. За астрал ертөнцид үлдэнгүүт ер нь муухай юм шиг байна. За миний яг гол ярих юм болохоор та одоо бүхэн ихэр төлтөөгөө нийлэх гээд зовоод байгаа шүү дээ. Гэт зовоод гэдэг яа за амар хэцүү байна боллоо гэж шандраа бууж өгöd байгаа тий. Тэгээ бас зарим хүмүүс амьдрал амар хэцүү байна гэд амиа өгөөдөг мээр санагддаг тий. Яагаад бол гэж зовлон шанал мэдрээд байгаа болохоор тэгээд энэ зовлон шаналаас салах хоёрхан арга байгаа. Нэг нь ангаалт, нөгөөх нь дөжрүүлэлт гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ 3 дахь сонголт гэж байхгүй. Тэр хүмүүс нас орчих юм бол би окей боллоо гэж боддог. Тэг үгүй. Яг үндэ үгүй ах нэ. Одоо энийг нь би амар сайн тайлбарлаж хэлж өгөх гээд байна. Тэгээд хин нэг өнийг бити амийг өтгөрээ юу гэх ядсандаа гэж худлаа юм зохиож хэлж байгаа чинь бас биш шүү. Тэ? Би зүгээр энэ бол яг үнэ. Та нас арах үед заяа. Нас арах үед бүх дөжрөлт арилдаг. Бүгд арилдаг. Хуух арилдаг. Заяа.
За хуух дөжрөлт арилж гинэ гэхлээр та ихэр төлтөөгөө нээлж чадахгүйгээс болоод ингээд одоо юу гэх юм амар гологдлтын шарах ингээ амар хүнд ихэр төлтөд нийлүүлдэггүй тэгээд хүмүүс ангааж дийлдэггүй ангааж зоригддэггүй гэд цөөн хэдэн шархнууд байгаа. Нэг нь гологдлтын шарах, хаягдлтын шарах, үнцэн нэгүтлийн шарах чинь гологдлтын шарах юм уу гэд иймэрхүү нэг 4 байна уу 5 байна уу ингээд амар түгээмэл яг ихэр төлтөд хүмүүсийн хүрдэлтэд нийлүүлдэггүй ингээд юм яг өг хэдэн шархнууд байдаг. За тэгэхээр танд одоо гологдлтын айгүй хүчтэй гологдлтын эсвэл үнцэн нэгүтлийн шарах байна гэж үү те. Би хинч биш. Би бол үт те. Би ихэр төлтөйгөө нийлээ гэж бодоход тэр хүний амьдралд нь ингээд эргүүлээд өгөх юм надад байхгүй. Надад үнцэн өгөх үнцэн байхгүй. Би мөнгөтэй биш. Би царайлаг биш. Би хөөрхөн биш гэд. Би үнцэн нэг учраас заавал ингээд тэр хүнийг хажуудаа байлгахын тулд өдөржин шүнжээ ингээд яг боол шиг ажиллаж ижил тэр хүн миний хажууд байна. Тэр нь бол гоё биш. Тийм учраас би байгаагаар гоё биш гэд. Ийм шарах танд байдаг байлаа гэж бодъё. Тэгээд та энэ шархтайгаа нүүр тулах амар дургүй байлаа гэж бодъё. Тэгээ энэ шархтайгаа нүүр тулахгүй тул асар их хэмжээний ажлыг хийдэг. Эсвэл их хэмжээний архийг уудаг гэдэг ч юм уу. Тэгээ ямар ч хэлээсээ ихэр төлтөйгөө ойртохгүй л эрэнгүүд ихэр төлн таны гологдлтын шарах буюу үнцэн нэгүтлийн шарахыг мэдрүүлдэг амар хүчтэйгээр мэдрүүлдэг. Тэнгүүд та энэ шархандаа л нуурж унаад үйлж малаад ингээд саллаа бали зайл гэд ингээд талаа гэж бодъё. Тэгэнгүүт танаас оронгууд яадаг вэ гэхээр ихэр төлөйгөө зайлуулсан байж энэ мэдрэмжийг мэдрэхгүй байна гэдэг чинь та дөжирж ийн л гэсэн үг те дөжирж ийн энэ мэдрэмжийг анжийн дөжирж ийн л гэсэн. Тэгээд танаас оронгууд яадаг вэ гэхээр энэ ихэр төлийнх нь тань мэдрүүлэх гэдээс шарах нь ихэр төлнөөс таныг хайрлаад ингээд шархууд чинь ингээд хөнгөн мэдрүүлж өгдөг байхгүй юу? Ойлгож байна ингээд жоохон шархыг нээж өгөх хэмжээнд мэдрүүлдэг байхгүй юу? Хэрэг ингээ хий нэгэн хүн таны шархыг бүр арай л ингээ хэрцгий мулт хийж мэдрүүлээд байвал ихэр төлөв биш кармиклах. За ихэр төлн таныг хайрладаг байхгүй. Тэгээ таны хайрлууд ингээ шархыг ингээ хүчтэй ингээ сар хийж мэдрүүлэхгүй ингээ жижигэн цус гэд та ингээ тэр мэдрэмжийг байна гэдгийг мэдэх төдийд л мэдрүүлэн заяа. Ийм шарх чанд байна шүү. Хараа ингээ хацар дээр чи ингээ халтар болчих гэдэг ч юм. Тэг зүгээр юм таны дотор байгаа энэ шархыг танд гэж жоохон танилцуулаад өгөх төдөд мэдрүүлэн заяа. Мэрсэр. Ерөөсөө ингээд та ихэр төлөх үйлдэлүүдийг дараа нь харах юм бол тийж амар хүчтэй яахгүй за. Ингээд одоо хэрэг ихэр төлөнд одоо таны блоклж чинь гэдэг юм бол одоо юу гэдэм баа. За зөвхөн ойлгосон баг. Окей, ойлгосон баг гэж бодоод орхилоо. Тийм тэгэхээр ихэр төлөнд таныг хайрладаг учраас таны шархыг ингээд сэрс ингээд хүчтэй мэдрүүлэхгүй ингээд өнгөцгөн нээж өгөх төдийд л мэдрүүлнэ. Тэгээ цаашаа бэлэн нээгээд өгсөн юмыг та аваад нэгэнд нээгдсэн юм чи ангай даа гэд ингээд бууж өгөөд ингээд дуулгартаар ангаахан таны ажил гэхгүй юу? Энэ л таны ажил. За ерөөс ингээд ихэрлэл ингээд за энийг одоо ангаах уу гэдэг ингээд зөөлхө нэгээд өгнө. Тэрийг та ангаа. Ийм байх юм бол та ихэр төлтөг аюу аз жаргалтайгаар гэрэлж чадна, сууж чадна, хамт амьдарч чадна. Та хоёр хамтдаа юу хийж чадна, амар хүчтэй шийдтэн болж чадна, баян миллионер өнтер болж чадна, юу хийж чадна цагаан амьдрал. Тэгээ дээрээс нь амар аз жаргалтай, амар амраа болоо, амар ирүүл, амар үзэсгэлэнтэй бүх юм болон заяа. Ерөөсөө ингэж л чадах юм бол ихэр төлн таны асуудлыг миний хараа ийм асуудал байна гэдэг нэгэд тарлаад өгнө. Та тэрийг барьж аваад хангаагаад байх юм бол тэгэл амьдрал окей заяа. Ерөөл амархан. Ийм хүн зүйлийг чадахгүй байгаа учраас дэлхий дээр байгаа хүн төрлөختөө няра дараа. Би хүртэл өөрөө бүтлгүүддэг энэ зүйл дээр тий. Би чинь лаг хүн биш байхгүй. Би зүгээр ангаалтай амар дуулгартай хийсэн. Төдий. Тэгэхээр гээд тийм ийм байна. За окей. Тэгээд та насарангууд таны нөгөө дүжирсэн байсан мэдрэмжүүд бүгдээрээ яг бүтнээрээ мэдрэгддэг. Тэгэхээр бүтнээрээ мэдрэгдэнэ гэдэг чи одоо 1 наснда гологдлтыг амьсан. За тэгээ 3 наснда 1 наснда аавдаа гологцсон. Аав таныг хаяавцсан. Аавдаа гологцсон. Тэгээ аав суу авлаа гэж хэлээд гараад эргэж ирээгүй гэдэг ч юм уу. 3 наснда хаад ээж нь таныг чи юу үдээсээ удаж чадахгүй гэж загинсан. За 5 наснд цэцэрлэгийнхаа хүүхдтэй гологдоод би чамшиг юмтай тоглохгүй гэдэг. Би чамшиг юмтай тоглоомоо хуваалцахгүй гэж гологдсон. За тэгээд өсвөр насндаа байхдаа краштаар режектлүүлсэн, багштай банк загнал. Эдгээр нь бүгдээрээ нэгэн зэрэг танд орж ирнэ. Нэгэн зэрэг танд мэдрэгдэнэ. Нас орох үед дүжрэлт алга болдог. Нас барах үед дүжрэлт алга болдог. За та миний ярьж байгаа подкастаас нэг л юмыг ойлгох хангалттай. Нас барах үед дүжрэлт алга болно. Окей? Энэ л амар зүйл. Ийм болохоор хүмүүс үхлээс айдаг.
Заяа. Яг энэ шалтгаанаас болоод хүмүүс өхлөө сайдаг. Энэ шалтгаанаас болоод амиа өгөө төгсөн хүмүүсийн араас хүмүүс гашууддаг. Fucking амиа гэд өсвөр настай хүүхэд амар их шаналлыг мэдрээд ёо би өхмөрэн гэж байгаа хүүхэд тэрэн дээрээ байхдаа гайгүй байхгүй юу? Тэр чин зовлон мэдрээд өөх гэдэг нь шүү дээ. Өхмөр санагдаад шүү дээ. Fucking нас орчих юм бол тэр нөө дүжрэлт нь байхгүй. Дүжрэлт чинь тархинаас үүсдэг байхгүй юу? Тархинаас л үүсэх боломж, дөөр ханаас ч үүсэх боломж байхгүй. Дүжрэлт гэдэг зүйлийг таны тархи үүсгэж өгдөг. Таны энэ махан булчин үүсгэж өгдөг байхгүй юу? Тэгээ логик гэдэг зүйл танд дүжрэлтийг үүсгэж өгдөг байхгүй юу? Энийгээ алдчих юм бол эн чинь байхгүй болчих штэ. Тэ байхгүй болчихно. Тэгээд энэ өсвөр настай хөхөд амар их зовлон мэдрээд өөр амиа югдөх төвшөнд ингээд тэг ингээд зовлон мэдрээд тэгээд тэгээ амиа өгөгдчих юм бол нас орсны дараа ингээд тэр зовлонгоос салах биш ингээд улам тэрнлүүгээ шийдэж ундаг байхгүй юу? Ойлгож байна. Дүжрэлт нь өөрийг нь ингээд тэр муухай зовлонгоос нь ингээд жоохон амс хийлгүүлжсэн логик тархин ингээд байхгүй болчихно шүү дээ. Тэрнээсээ тасарчихна шүү дээ. Энэ бол гоё үзэгдэл биш байхгүй юу? Окей. Тэгээд дээрэс нь ийм болохоор бас муу хүн нас ордоггүй тийм муу хүн нас ордоггүй гэдэг үг байдаг. Яагаад бол муу хүмүүс fucking нас орохоос амар айдаг. Яагаад бол ингээд тий бусдыг хохироосон, галоор хийсэн, за ингээд цуврал халлага хийсэн гэдэг ч юм уу тий ингээд бусдыг уулан доороо гიშгэлэн байж одоо баяжсан гэдэг ч юм уу. Ийм хүмүүсийн яаж ингэж чаддаг вэ гэхээр дүжирсэн байж л ингэж чаддаг. Хүнийг за би ингээд хүнийг ингээд юмхан чинээ гэж бодож болохгүй. Хүнийг өрөвддөг сэтгэлээ дүжрүүлэх хэрэгтэй тий юу гэдэг гутамшгийг ичих нүрээ дүжрүүлэх хэрэгтэй, гутамшгийг дүжрүүлэх хэрэгтэй гэдэг ингээд бүх ингээд өөрийг нь хуя балера гэсэн энэ мэдрэмжүүдээс ингээд бүгднгээс нь дүжирчиж хүн чинь муу хүн болдог байхгүй юу? Тэ? Тэгэхгүй бол ингээд одоо юу гэнтэй нэг хүнээс л өөр хийх юм бол араас нь гимшээд байх юм бол тэр хүн чинь л өөрөө хийж чадахгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр чи ингээд хүн гэдэг угтаа бол ингээд муу юм их өгөгдөлтэй амтан бол биш байхгүй юу? Чаддаггүй амтан байхгүй муу юм нэгэндээ халыг хийж чаддаггүй амтан хүн гэдэг чинь угтаа сайн байдаг гэсэн үг хүн. За тэр яг тэгэл өөр өдөө сурал халлага хийдэг эмхтэн хүмүүсийг тэг юу яадаг те ингээд бэлгийн байдлаар яасан олоодаа ингэсэн ирчүүд гэдэг ч юм уу эсвэл тэг ингээд олон жоох хүмүүсийг за ингэсэн гэдэг ийм цэцэрлэгийн багш нар гэдэг ч юм уу. Ингээд ийм хүмүүс яаж ингэж чаддаг вэ гэхээр дүжирж ижил ингэж чаддаг. Тэгээд нэг муу юм хийгээ тэр муу юм хийсэн толботой гимшилтэйгээ нүүр тулаад ангаахын оронд мэдрэхгүй байхыг сонгоод авил дүжирч ийна л гэсэн. Тэгээ за нэг дүжирчлээ. Нэг дүжирсэн учраас тэрний өмнөхөөсөө илүү муухай зүйлийг хийх боломжтой боллоо. Дараагийнхаа муухай амийг хийлээ. Хүчтэй онцгой мэдрэмж мэдрэгдлээ. Мэдрэмжийн анхыг сонголоо дүжирлээ. За тэгээ дараагийнхаа муухай амийг хийлээ. Тэгээд өмнөхөөсөө илүү хүчтэй гэмшил ингээд цухууж мэдрэгдлээ. Дахиад дүжирлээ. Тэ мэдрэмжийн ангаахгүй байдаг юм чинь. Тэгэл тэгээ ингээ явсаар агаад за эхлээд нэг хүнийг л уурьдсан. Санаанд гүйрлээ уурьдсан. Тэгээ санаанд гүйрлээ уурьдсан гэмшлээ ангаагүй. За дараа нь хоёр хүнийг санаатаагаар олон уурдлаа. Дараа нь 3 хүнийг, дараа нь гэр бүлийнхаа гишүүнийг, дараа нь гэр бүлийнхаа бүх гишүүдийг, дараа нь 10 хүнийг, дараа нь бүтэн компани гэдэг ч юм уу. Дараа нь бүтэн ингээд тэг 30 хүүхэдтэй ингээд ангийнхныг нялх хүүхдүүдийг дараа нь эмээ өвөөнийг төлөө уурдлаа. Ингэж явах тусам нөгөө дүжрэлтийн хэмжээ нэгсээл байдаг. Ингээд дүжрэлтийн тэр хаалт нэгсээл байдаг, ангаах зүйлс нэгсээл ингээд цоглогоод байдаг гэсэн үг. Тэгдэг. Энэ бол үнэн үзэгдэл. Энэ таамаг биш, энэ бол үнэн үзэгдэл байгаа. Тэгэд яг таамаг зүйлсүүдийг болохоор би таамаг шүү гэдэг дисклеймер хэлээд байгаа те яг үнчээр. Тийм байдаг байх нэ. Тэгээд нас орангууд пүнк гэнэ бүх дүжрэлт нь алга болоод тэгээд яадаг байх нь ёстой хэцүүддэг байх нь штэ. Жихнээсээ тамд шатна. Өгөх юм бол сайн хүн байх юм бол диваж өнлөө яваа, муу хүн байх юм бол тамд шатна гэдэг чинь яг үндэ ийм утгатай. Яг жинхэнэ утгаараа ингээд те чөтгөр ингээд таныг чирч авч яваад тамлуу ингээд шатаж чи моо эсэ гэж байгаа юм биш байхгүй юу? Яг юу таныг тамшдаг вэ гэхээр таны гимшил, таны зовлон, таны шархнууд, таны амьдын тамчтаадаг. Үхлийн тамд гэх юм амьд биш болсон шүү дээ. Тамчтаадаг. За тэгээд ингээд тамд шууд ингээд нас орохтой пүнк гэд хамаг гимшилтэй тэр хитрхи их хэмжээний гимшил, хитрхи их хэмжээний ёо би чи яасан муу байсан бэ? Эсвэл ёо хүн болгоо намайг голсон бэ штэ ингээд ойлгох энэ мэдрэмжүүд хэр хүнд байхаас шалтгаалаад та яг аль төвшний тэнгэрийн ертөнцийн явах нь шийдэгддэг. Тэгээ тэнгэрийн ертөнцүүд нь жингээр ялгаатай байдаг, хүндийн жингээр ялгаатай байдаг.
Ингээд таны сүнс хэр хөнгөн байна тэр чигээрээ дэш явна. Хэр хүн дээн тэр чигээрээ доош явна. Тэр хэмжээгээрээ доош явна. Тэгээд доош явсан сүнснүүд яг өөртөө төстэй хэмжээний хүндийн жинтэй сүнснүүдтэй хамт ингээд сүнсний ертөнцтэй байдаг энэ төр гэдэг. За тэгээд хүндийн жин төстэд нэлээд хүнд жинтэй гэхлээр ингээд одоо бүхэл уулзаал уурдсан хүмүүс чинь нэлээд хүнд жинтэй ертөнцлөө явдаг байхаарэ тий. Тэнгүүдийн нэлээд хүнд жинтэй хорон ертөнцөнд яг тэр хүмүүстэй адилхан ингээд бас адилхан хүнд ингээд мэдрэмжүүдтэй сүнслүүд нь очиод тэр одоо муухай мэдрэмжүүд ингээд удаан хугацаагаар мэдэрдэг, ангаатлаа мэдэрнэ гэсэн үг. Тэ. Тэгээд ингээ мэдрэнгүүд бусад яг юм адилхан муухай хүнд мэдрэмжтэй сүнснүүд яадаг вэ гэхээр нэгнийгээ доош нь татдаг гэж би сонссон. Энэ бол таамаг заяа. Үүний хэсгийг мэдэхгүй байна. Би нэг ганцхан их сурвалж сонссон. Тэр нь Laws of the Spirit World гэдэг ном байгаа. Ингээд хүнд мэдрэмжтэй сүнснүүд нэгнийгээ доош нь татдаг гэж заяа. Үүний юм бодлоо мэдэхгүй байна. Би нэг өөр хаанаас ч сонсож байгаагүй. Бусад сүнслүүд таныг доош нь татах боломжтой ч үгүй ч би энэ дээр л би жоохон эргэлзээтэй асуултууд тэмдэг ингээ тавиар хэрэгцсэн байгаа. За үнний ортой ажилтсашгүй гэдэг. Тэгээ дахиад нэг 2 ч юм уу 3 ч юм уу тийм ингээ яг адилхан нэг ярьж байгаа шал өөр их сурвалж ингээд надад олдох юм бол за үнэн байж уулзчихгүй байна гэд би арай жоохон үнэн байх гэдэг хэсэг рүү налж эхэлнэ. Одоо л тэгэхээр би нэг үнний ор хэдэн өвтэй гэвэл нэг 10 сар өвтэй байгаа байхгүй надаа нэг асуултын тэмдэг тавиад өргөцсөн тийм ямар ч ихлэсэн тийм байгаа. Гэхдээ танаас арах үед хамаг юугаа мэдэрнэ гэдэг нь үнэ. Дүжрэлт нь алга болоод хамаг мэдрэмжээ мэдэрнэ гэдэг нь үнэ. Тэгэхээр ингээ та fucking ихэр төлн таныг инрээд байгаа байхгүй юу те ингээ та ихэр төлтөгөө нийлэх чинь нас араад туулах мэдрэмжүүдээс хэд дахин гайгүй тэг ихэр төлн таныг хайрлах зөөлхнөр ангааж өгнө те ингээ яг бүх ингээ дүжрэлтэн тэр чигээр ингээ байхгүй болж байгаа юм шиг ангаахгүй шүү дээ та тэгээд хамгийн хэцүү дурсамж амьдралтаа тохиожсон хамгийн муухай зүйл хамгийн хэцүү дурсамж гэж хүн болгонд байдаг бах тийм үү мэдрэмээргүй байдаг бодмооргүй байдаг гэдэг fucking гидрэн ингээд нэг доор нэг мөчөд бүгднийг та мэдрэхээс аргагүй болж байна гэдгээр чи oh my god энэ бол яг там байгаа байхгүй. Тэгэхээр там гэдэг нь бол ийм батхтай ажилладаг бахны. Тэгээ divaging гэдэг нь болохоор эдрийг бүгднийг нэг мэдрээд өөлж дуусаа. Тэгээ тэр чин сахиуснууд элчнэр ингээд та хэрэг тэнгэрийн ертөнцийн рүү явахыг сонгох юм бол 49 хоногийнхаа дараа гэдэг ч юм уу те. Тэнгэрийн ертөнцийн рүүгээ явахыг сонгох юм бол тэгээ тэр нь тэнцээж таныг ингээд яг ярилцаад ингээд therapist шиг сэтгэл зүйч шиг гэдэг ч юм уу эсвэл тэр одоо усан массаж гэдэг ч юм уу тэгээ ямар арга юм бөө мэд би тэрийг бол баттай мэдэхгүй байна. Тантай сайн ярилцаад таныг ингээд аргадаж өгөө таны сүнсийг буцаа хөнгөн болгодог сахиуснууд гэж байгаа. Хэрвээ та астралтай гацах юм бол тэгээ дэмжлэггүй тусламжгүй ингээд тэнцэнэ сүнслэлд үлдэж байна гэсэн үг. Хорогцсон сүнслэл үлдэж байна гэсэн үг. Тэгээ та хорогцсон сүнс болцсон байхдаа нэг бол ингээд тэнмэс сүнсээрээ ингээд тинээлтэй ингээ нөгөө хэцүү мэдрэмжүүдээс гарч чадахгүй, ангааж чадахгүй гэдэг ингээ хэцүү мэдрэмжээ яраараас нэг ингээ мэдрээд би муухай юм ийсэн. Тэр хүнд ингээ голөгдсон. Би тэр үед ингээ охирсон гэдэг. Иймээс сүнс болно гэсэн үг. Астралтай гацах юм бол үлдэх юм бол. Гэтэ астралтай үлдсэн байж байгаа та хязгаарч хамаагүй за би тэнгэрийн ертөнцийн рүү явъя, намайг аваад яваарай гэд тэнгэрийн ертөнцийн рүү явчих болдог заяа. Тэгээ таны ингээ хүлээж идэг тэгээсэй гэсэн сахиуснууд байж идэг. Ялангуяа таны өвөг дээдсүүд гэр бүлийн сүнсүүд ингээл минийхөө гэртээ ирэхгүй мó гэдэг ингээ хүлээгээл хийждэг. За астрал гацсан байгаа сүнснүүдийг. Тэгээ бас гэр бүлийн гишүүн байхгүйсэн ч гэсэн яг энийг нь цуглуулдаг ийм сүнснүүдийг очиж ингээ цуглуулдаг. Тэнгэрийн ертөнцийн рүү ингээ буцааж авчирдаг. Яа тийм цагийн ажилтнууд байдаг гэж би сонссон. Цагийн ажилтнууд гэх юм да зөвгүй юу? Тэг ингээд юм өхлийн элчнэр Graham Report нь эргэж ирээ. За хоёлоо явах уу? Энд чинь үлдэх үү? Явчих л та гэдэг ингээд бас тэгдэг юм шиг байна. Аяада тэгдэм шиг байна. За тэгээд ингээд гацсан байгаа сүнснүүд тэг одоо жишээлбэл ингээд би бол донтаар pervert тэг би жоох хүүхдүүдийг ингээд дидл хийдэг байсан. Хэдий дидлэр гэдэг байгаа шүү дээ. Яна би амар хэцүүсүүдийг амар хөнгөнөөр ирчиж болцсошгүй. Гэтэ ойлгохгүй. Орхиороо амар хүнцэд байгаа заа энэ бол. Би жоох хүүхдүүдэд ингээ хүрдэг байсан гэдэг. Тим хүн байх юм бол ингээ бусад жоох хүүхдүүд хүрдэг ингээ тийм махан биетэй хүмүүстэй очиж ингээ хань татдаг. Заа юу. Астралд гацсан байгаа сүнснүүд би ингээ жоох хүүхдүүд хүрдэг байсан. Ийм сүнсөж бусад ингээ жоох хүүхдүүд хүрдэг ингээ махан биетэй хүмүүстэр ингээ очиж татагддаг, хань татдаг. Тэгээд тэр махан биетэй жоох хүүхдүүд хүрдэг гэмт хэрэгтэн болон гэмт хэрэгтэн байсан тэр сүнс хоёр ийм харилцаа үүсгэх юм шиг ба. Тэрийг нь л би нарийн ширээ мэдэхгүй. Гэтэ яг үнчирлээ. Гэт харилцаа үүсгэх ингэж явсаар хагаад мань сүнс нь тийрэн болж хувирт юм шиг ба.
За энэ бол айгүй магадлал өндөртэй байгаа. Миний хувьд ингээд хураасан судалгаа, хураасан мэдлэгийн хувьд бол нэг за 60-70% үнэн баха гэж би боддتي. Энийг бол за тэгээ амар ингээд арх удаг байсан гэх юм уу те архичин байсан. Одоо хүн нас ороод тэгээд сүнслэх болох үедээ буцаад нөгөө архиа нэгдэг. Би буцаад архиа уугаа дахиад буцаад дүжирх юмсан даа гэд. Тэгээд ингээд дэлхий дээр архичин хүмүүс төр очиод ингээд арх ууж хахт нь ингээд тэ өмнөөс нь ингээд арх ууж байгаа юм шиг болоод гэдэг ч юм ингээд ингэж хайн татдаг юм шиг байна. Тэгээд архины тэрэн болно гэдэг ч юм уу. Тэгээ архины тэрэн болонгууд нөгөө нэг татагдцсан, наалтцсан байгаа хүн архиа за би өнөөдөр архиа уухгүй гэдэг ч юм уу. Архиа уухаа болондоо гингүүт нөөсөнс нь үгүй штэ чи архиа уух хэрэгтэй штэ хоёулаа архиа ууя л та гэдэг уруу татаад тэгээд ингээд тэрэн мэрэн яасан ингээд бөөрөн дээр нь тэрэн наалтцсан малцсан энэ тийм учиртай юм шиг байна. Би энэ нарийн ширийн бол яг үндэ мэдхгүй гэхдээ би үнний ортой гэж бодож байна. Тийм юм шиг байгаа шүү. Окей. За ер нь бол тийм байна. Ингээ болж байна. За л нас орсны дараа ер нь тийм байдаг байх нэ. Тэгээ нас орсны дараа хөнгөрөх үед гэдэг ч юм уу тийм. Хүний яг жинхэнэ гэр нь Тэнгэрийн ертөнцид байдаг гэж би Laws of the Spirit World-ос сонссон. Өөр миний бусад мэдэх зүйлсүүд гэдэг юм бол за би их сурвалжуудаа жоохон дэлгэрэнгүй ярьж өгье те. Би өөрөө сатанист байсан шүү дээ. Satanist байсан, сатанист байна гэдэг нь болохоор сүнслэг сатанист байсан. Тэр нь болохоор би өөрөө Satan гэдэг нэртэй бурхныг доор нь хичээл үздэг байсан гэсэн үг. Тэр тухайн бурхны хичээл номлолуудыг үздэг байсан гэсэн үг. Тийм утгаараа би сүнслэг сатанист байсан. Тэгээ Satan Satyanama гэдэг энэ бурхан нь болохоор бурхны нэг чөтгөр гээд муу нэр авцсан. Тэгээд би өөрөө бурхадтай харьсан туршлага зөндөө байгаа. Бурхад гэдэг нь нэг очрон дайрах энэ төр гэдэг. Би бүх бурхантай ярьсан гэж худлаа ярьж чадахгүй. Гэхдээ яг аюу дотн ярилцдаг юм. Дейтинер байдаг. Тэг яг ингээ намайг ингээ хандаад авцсан guardian гэдэг нэрс байдаг. Хүн болгонд өөрсдийн ингээ яг өөрсдийг нь хандаад авцсан байдаг. Тийм guardian яг ингээ за энэ хүнийг би замжилна гэсэн юм бурхад бол амар сүрхээ том бурхад байдаг. Тэгээ тийм утгаараа энэ том бурхад дэлхий дээр нэр хүндтэй. Дэлхий дээр ингээ энэ бурхтын талаар зөндөө ном дуу хөгжин байдаг. Гэтэл энэ сүтгсэн те сүнөөс одоо жишээ Zeus байна те монголоор бол одоо дарихад бурхад байна. Майдар бурхан энэ байна. Тэ эдэр чи яг жинхэнэ бурхан жинхэнэ биетүүд сүнсний ертөнцид тэнгэрийн ертөнцид байдаг жинхэнэ биетүүд. Тэгээд энэ биетүүдийн ажил нь болохоор яг дэлхий дээр байгаа хүмүүсийг замчлах, дэлхий дээр байгаа хүмүүсийг хайрлах, дэлхий дээр байгаа хүмүүсийг туслах ийм зорилготой ийм тусгай ажилтнууд гэх юм уу да тий. Одоо хэрвээ та өөрийгөө дэлхий дээр ирсүүлэх юм бол энэ бурхтууд нь таны хорооны дарга марга гэдэг ч юм уу тий. Ийм утгатай. Гэхдээ энэ бурхтын хүч чадал нь айгүй агуу учраас хүн болгонд гээд нэг бурхан байдаг. Ингээд даатгаад авцсан нэг бурхан байдаг. Энэ бол сатанизмын итгэл үнэмшлийн нэг. Ингээд сатанист болохоор ингээд хүн болгоныг нэг бурхан ингээд даатгаад авцсан байдаг. Тэгээ даатгаж авсан бурхантайгаа холбоодох тоогоорой гэж ингэж заадаг. Тэгээ би өөрийнхөө холбоодохдоо чадсан бусад хүмүүсийг холбоодохдуулж чадчихсан. Гэтэ дандаа найзуудыгаа одоо ингээд тэнгууд комент руу намайг ингээд наваад ингээд гэсэн хүмүүс гарч ирэн тэнгууд нь би чи хүн болгоныг хийж чадахгүй юм чи ингээд нэг үйлчилгээ болгож хувирах хэрэгтэй болно, мөнгө төлбөр авах хэрэгтэй болно гэхээр амар адар мат ядраад болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ талаар бол үйлчилгээ үзүүлэхгүй байх зүгээр өөртөө судлаа тэгээ яваарай л гэж би зөвлөе. Өөртөө судлаад өөртөө л ингээрээ би зам магадгүй энэ талаар би нэгээр Vas Mystica-гийн тушаагсан ангаар энийг ярих гэж бодож байсан. Тэгээ би надад нэг л лайта би нэг л амар том хариуцлагыг өөр дөр үүрэх гэдэг амар санагдаад болж исэн. Ирээдүйдээ магадгүй энэ талаар ярина заана баах. Тэгээ заагаад хүчгүрчин тэгээд хин нэгэн хүнийг буруугаар их юм бол ингээд буруу над дээр буух юм шиг санагддаг байхгүй юу? Тэрнийхээ тодорхой хэмжээнд үнэн тодорхой хэмжээнд худлаа. Жишээлбэл би ингээд хүмүүс хүн болгонд чамаа даатгаж авсан бурхан байгааг хэлчихэнгүүт нэг юу гэнтэй жоохон юм одоо юу гэх юм газарлаг муутай багий одоо юу гэдэг те юу гэдэг юм ба жоохон хөөрөх боломжтой. Энэ хүмүүсийг амар хөөрөгдөг мэтэл хэвгүй юу. Ингээд даатгаж авсан бурхантай гэхэлэр ялч хүмүүсийг амар хөөрөгдөг. Гэхдээ харамсалтай нь үнэн мэдээлэл мөн. Тэгээд энэ үнэн мэдээллийг хөөрөхгүйгээр таймнаар газардлагатайгаар үлээж авах юм бол тэрний амьдралд амар ашиг өндөртэй байх боломжтой. Тэгэхээр би мэдхгүй тэгээ ирээдүйд талент цэглэхаа группүүдийнхээс харж агаад
За газарлага сайтай болсон байна гэсэн хүмүүстэй л заадаг байх юм уу яах юм мэдэхгүй. Гэхдээ одоохондоо ингээд цохос дуртад өргөч. Тэгэхээр би ингээд яг бурхадтай ярилцдаг, тэдрээсээ мэдээлэл авдаг. Гэвлмас миний зарим айгу өөртөө ихтэй яриад байгаа мэдээлэлүүд гарч ирж байгаа. Тэгээ миний энэ намайг даатгаж авсан бурхан намайг амар хүчтэйгээр ихэртэл янз онлог түлхсэн. Жеффен Шилли энэ хоёрын номын сонс. Энэ хоёрын номын унш. Энэ хоёрыг даг гэх. Би болохоор ёо энэ юу вэ? Ингээ зүгээр ингээ лөөрч тийм биш үү гэж боддог. Гэсэн Jeff Shelley хоёрыг Twin Universe-ыг окей хараас л өөрчд дээ штэ ингээ ганцаардсан байгаа хүмүүсийн ганцаардал дээр ингээ тоглоом мэдээлэл өөрчд дээ штэ. Юу ингээ $3,000 курс вэ мөрс вэ тий. Ингээ хараас мөнгөний араас л явж байгаа хүмүүс штэ гэж би боддог байсан. Гэхдээ би бүр бат итгэсэн байсан. Тэгээд би өөрөөс ихэртлээсэдийг худлаа гэж би бат итгэцэн үе надад байдаг байсан. Яагаад бол хүмүүс нөө ихэр төлөөд гэдэг чинь нэг сүнсийг хоёр хуваасны хэлж байгаа энэ төр хуцдаг байсан. Тэгэнгүүт би чинь нэг сүнсийг хүний сүнс хуваагдах боломжгүй үү би амар сайн мэдчихсэн учраас за энэ худлаа мэдээлээ нэгэд. Зөв шууд хүү хаа гэж худлаа мэдээлэл гэдэг ингээд жигээд орхисон байсан чинь үнэн байж таарсан. Би яг өөрөө ихэр төлтэй байсан. Нөгөөрөд бас рекординг хийгээ бичлэгийг сууж амар ирээдтэй. Тэгээд миний намаа даатгаж авсан бурхан намаа ингээд Jeff Shelley хоёрыг сонс. Эний бүтээгдэхүүнийг амаа гэдэг амар хүчтэй дэлхийд заахгүй бүр энэ бурхад чинь ингээд нэг юм ингээд зөөлхөн хэлж өгчөөд хүн хүлээж авахгүй бол тэгээд амар бардам цантай за гэж орхичдаг байхгүй юу? Зөөж амар бардамжтай энэ бурхад чинь ингээд орхичтэй. Тэгсэн чинь манай намаа даатгаж авсан бурхан ч бас айгүй цол иргэн энэ төр өндөртэй бурхан сонс энэ талаар энэ бурхан талаар сонсоогүй юм гэж байхгүй тэгээ би нэрийн задлмааргүй. Тэгээд энэ бурхан болохоор бүр яг ихэр дэлхийсэд бүр амар шахаад байсан байхгүй бүр гээд энийг сонсороо энэ зам талаар гарчхаа гэ баг өдөр болгоо шахсан. За тэгээ шахалтын үүднээс би за гэ тэгээд эхнийхээ $120 бүлгэм коучинг зарцуулж исэн. За тэгээ яваад исэн чинь нэрээ ингээд би болохоор ингээд за энэ аягүй сэжигтэй усуд мөн байна гэж бодсон байсан хэрнээ гэдэг надад хал байхгүйс учраас талент хийхэд хал байгаагүй. За яг хэцүү мэдрэмжтэйгээ туулд юм байна. Хэцүү юмтай туулд юм байна. Миний амьдралаас ингээ хэрэггүйсэн хүмүүс гараа явчт юм байна. Тэг ингээд хэцүү биш амархан байгаагүй. Хэцүү биш зүйлсүүд л байгаагүй. Гэхдээ хэцүү байх үед хэцүүс. Гэхдээ хал бол яг үндэ байгаагүй. Миний амьдралд юу гэх юм тэг яач юм ингээд зөв ч юм санагдаа. Тэгээдээс учраас би тэгээ даахсан. Бурхныхоо даатгаж авсан хамгаалагчийнхаа үгийг англиар бол Guardian гэж ярьдаг. Guardian-ийн үгийг дагаад гэд. Ингээ явсараа хаад одоо би Twin Universe-ийн зарж болох бүх юмд би худалдаад аваад үзсэн. Ихэрдэлтэй гэж нээсэн. Тэгээ тэр бурхан надаа ингэж амар хүчтэй шахаагүй байсан бол би хизээж ихэрдлийн зан зам бол орохгүй байсан. Би дэндүү бартан байсан. Дэндүү хамраас өгсөн байсан. Дэндүү би л мэднэ бусад хүмүүс л мэдэхгүй юу ихэрдэл гэж худлаа юм TikTok-ор л явдаг юм ингээд би хамраас өгсөн байсан. Тэр ч бас надад амар их шарах байсантай холбоотой. Тийм байна. Өөр бусдаар гэвэл бусад судалгаа гэвэл би ингээ янз бүрийн хүмүүсийн ярьж байгаа юм сонсдоо. Янз бүрийн сүнслэг хүмүүс таарлах юм бол ингээл те ингээд өөрийгөө буу удган гэж ярьж байгаа хүмүүс таарлах юм бол ингээд энэ талаар та юу гэж боддөг вэ? Ингэж ийсэн үү, тэгж ийсэн үү? Амар сонирхож сурвалжилдаг. Насаараа тэгсэн. Манай гэр бүлийн чинь бүгд амар сүнслэг. Тэгээд аав ээж буддистууд. Тэгээд Далай ламынтай айгүй ойрхон байдаг ламнар энэ төртэй уулзаж муулцдаг юм. Манай гэр хач сүртэй аюу сүрхий сүнслэг хүмүүс байдаг. Тэгээд тэр үеэр нь тэгээд ламнараас нь асуун ярилцсан. Тэгээд би өөрөө бичилж асуухгүй маа гэхэд ингээд тэдний ярьж байгааг нь сонсон. Тэгээд ингээд тэгэхээр юм яг хувийн туршлага байна. Бага наснаас хойш авсан хувийн туршлага байна. Би ч бас нэг хэсэг христийн шашныг судалдаг байлаа. Судлан гэж аяа сонирхдаг байлаа жоохон хөх тахта. Буддизм гэж аяа сонирхдаг байлаа. Тэгээд нөгөө нэг номнууд байгаа хта уйдаад компьютер байхгүй байхад ч амар уйдаад ADHD-тэй хүн ч амар уйдд юм биш үү? Тэгээ хүүхдүүд чаас аяа өрөвдөлттэй аяа уйдд юм байна. Гадаа гарч соглуулахгүй бол уйдаал гэт юм байна. Тэр нь бүр зовлон тамшиг болт юм байна те. Тэгээ тийм байхдаа би ч ингээд тэл ном унших дургуун аргагүй ирэхэд ном уншин. Тэнгүүт нөгөө нэг сүнслэг номнуудаас барьж аваад уншин. Манай гэр сүнслэг номд их байдаг. Нөгөө нэг юу лээ нэг харанхуйтай зурагтай харийнхан жилөө лемурийнхан тэргээ зураг тиймэрхүү юм уншчихлаа гэдэг юм. Ямар ч хэлсэн ингээд амьдралын эрхэнд зүгээр л ингээд надад тохиолжсэн зүйлсүүд ингээд баг багаар
сүнслэг мэдээлэл рүү л ингээд яаж иж байгаа л би ойртол хийсэн. Тэгээд мэдээж гадаадын Америкийн тэг ингээд англи хэл дээр ингээд баахан подкастууд байгаа. Зүүн бэлэгч нар медиумуудын ярьсан подкастууд байгаа. YouTube-ээс ч мэдээлэл авч байгаа, Google-ээс ч мэдээлэл авч байгаа. Хувийн туршлагаасаа ч мэдээлэл авсан байна. Бусад бурхтаас ч мэдээлэл авсан байна. Одоо болохоор ингээд гүрүү нараасаа ч гэсэн мэдээлэл авсан байна тий. Гэх мэтчлэн тэгэхээр их сурвалжууд бол надад зөндөө. Гэтэ миний ярьж байгаа зүйлс 100% үнэн гэж би хэлж чадахгүй. Буруу ах 70% ч юм уу те буруу ах магадлал айгүй өндөртэй. Яагаад л энэ зүйлсүүд чи судлагдаа л явж байгаа зүйлсүүд ингээ мэдээлэл хуучирна гэж байна. Тэ хуучирчдаг. Гэтэ мэдээлэл хуучирлаа гэд гүрүүнэр яадаг вэ? Тэгэхээр өөрсдөөсөө өмнө ирсэн гүрүүнэрийг энэ худлаасан буруу байсан гэж Jesus Мисусыг худлаасан буруу байсан гэдэггүй. Зүгээр л одоо юу гэх юм Jesus Мисус гэдэг энэ Христийн ингээд эртний Христийн зүйлсүүд дээр нуруунд дээр ингээд шинийн боссон. Нуруунд дээрээс нь би энэ гэдэг Jesus Christ гэдэг зүйлс нь ийм ярьжсэн учраас би сүнслэг зүйлсийг сонирхоо. Тэгээд яг зөв юу гэх юм орчин үеийн мэдээлэл төрсөн. Тийм учраас Jesus Christ-ийг шүтья баярлая, талархъя гэж тэгдэг. Тэ би одоо юу ярих гэдэг юм болоо. Йоо. За ямарчлаг иймэрхүү сүнслэг мэдээлэлүүдээ газарлагтайгаар хүлээж аваасаа. Газарлагтайгаар хүлээж авч чадахгүй л окей зүгээр. Яагаад газарлагтайгаар мэдээллийг хүлээж авч чаддаггүй гэхээр нөгөө нэг бодит амьдрал дээр Трам шарх амссан бодит амьдрал гэж бодглохлоор ингээл пүн гэдэг амар хүн дээр цэцэддэг тохиолдолд хүн жоохон газарлагаа алдах тал байдаг. Тийм болохоор өөртөө энэрнгүү андараа. Тэгээ энэ мэдээллүүдийг сайхан тулч ингэж аваарай тий. За тэгээ эцсийн хэлэцэл бол нас ороход дүжрэл алга болдог. Энийг л санаарай. Манайхаа энийг л санаарай. Нас ороход дүжрэл алга болдог. Нас ороход дүжрэл алга болдог. Тэгэхээр нас орохыг хүсэх бол яг үндэ you're not gonna like it. You're not gonna like dying. I promise. You're not gonna like it. Таалагдахгүй. Нас орох гой санагдахгүй л болов тий. За. Окей, би өөр дараа нь ямар сэдвээр намайг яриулмаар байна. Асуултуудаа илгээгээрэй. Баярлалаа. Баяр та.